Цахилгаан дулааны үнийг энэ сараас 5%-аар нэмэгдүүлжээ. Дулаан дамжуулах шугамд гэмтэл гарч төлөвлөгөөт бус байршлуудын 3,000 гаруй өрх халуун усгүй болжээ. Нийслэлийн хэмжээнд 2,000 орчим өрх үерийн нэг эрсдэлтэй бүсэд амьдарч байна. Оройн тэргүй үзэгчдээ сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх болон Тэнгэр телевиз 710 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Цахилгаан дулааны үнийг 5%-аар нэмэгдүүлсэн болохыг эрчим хүчний зохицуулах хороо мэдээллээ. За манай улсын хувьд эрчим хүчний хэрэглээ жил бүр 8-аас 10%-аар нэмэгдэхийн сацуу эрчим хүчний салбарын алдагдал өнгөрсөн оны байдлаар гэхэд 226 тэрбумыг давж гал алдахад хүрсэн. За иймээс цахилгаан дулааны тарифыг үе шаттайгаар 18% хүртэл нэмэгдүүлэхээр засгийн газраас төлөвлөж эхний ээлжийн нэмэгдлээ 5%-аар тогтоогоод 6 дугаар сарын 5-наас эхлэн хэрэгжиж эхэллээ. Эрчим хүчний салбар 2025 оны гүйцэтгэлээр 226 төгрөгийн алдагдaltaй ажиллажээ. 2028 он хүртэл эрчим хүчний салбарын өртгийг бодит төсөлтийн үе шаттай нөхөж чадвал салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах боломж бүрдэнэ гэж эрчим хүчний зохицуулах хорооноос үзэж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа. За өмнө нь бол төрийн өмч дулааны цахилгаан станцуудаас хэрэглээг хангадаг байсан бол жил бүр 8-аас 10%-аар хэрэглээ өсөж байгаа. Энэ хэрэглээний өсөлтийг бол Оросын холбооны улсын импортын цахилгаанаар за мөн шинээр ашиглалтанд орж байгаа хувийн хвшлийн цахилгаан станцуудын үйлдвэрлэлээр бол энэ хэрэглээний өсөлтийг өгч байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрлэлийн бүтцэд гарч байгаа өөрчлөлттэй холбоотойгоор ер нь бол эрчим хүчний үн тарифыг нэмэгдүүлэх шаардлага бол гарч байгаа. Цахилгаан дээр бол нэг 18%-аар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Мөн эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр үйлдвэрлэлийн бүтцэд томоохон өөрчлөлт 2028 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Тухайлбал 2025 оны гүйцэтгэлээр нийт цахилгааны үйлдвэрлэлийн 70%-ийг төрийн өмчит дулааны цахилгаан станцууд, 30%-ийг импорт болон хувийн хвшлийн их үүсвэрүүд бүрдүүлж байсан бол 2028 он гэхэд энэ харьцаа эсэргээрээ өөрчлөгдөж үйлдвэрлэлийн 70%-ийг хувийн хвшлийн станцууд хангах тооцоо гарчээ. Ийм өөрчлөлт нь салбарын өртөгт нөлөөлж байгаа тул цахилгааны тарифыг бодит өртөгтөнд ойртуулах шаардлага үүссэн байна. 28 он хүртэл энэ өртгийн бодит төсөлтийг нөхөж чадах юм бол цаашдаа доктортой байх боломж бүрднэ гэсэн ийм тооцоололтой байгаа. Гэхдээ энэ бодит өртөгт хүрэхийн тулд бол хэрэглэгчийн төлбөрт бол огцом нөлөө үзүүлэхгүй байх бодлогыг бол баримталж ажиллана. 25 оны санхүүгийн тайлангаар бол нийтдээ 226 тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан байна. Хүчин зүйлүүдийн бол бас ер нь алдагдлын хэмжээ нэмэгдэхийн тооцоололтой байна. Хэдийгээр цахилгааны тарифыг 18 орчим хувиар нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа ч хэрэглэгчдэд ирэх ачааллыг бууруулах үүднээс үе шаттайгаар буюу бүх ангиллын хэрэглэгчдэд 5% өсөлт нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ сарын 9-наас 10 шилжих шөнө Улаанбаатар хотод дулааны их үүсвэрийн даралт буурснаас шалтгаалаад салаа шугамын гэмтэл гарсан. За энэ гэмтлийн улмаас төлөвлөгөөт бус зарим байршилд халуун усыг тодорхойгүй хугацаагаар таслаад байгаа юм. Одоогийн байдлаар их тойргийн гэмтлийг засварлаж дуусчээ. За харин хаан улд дүүргийн зарим байршилд засврын ажил үргэлжилж байгааг холбогдох албанаас мэдээллээ. Одоогийн байдлаар нийт 3,000 өрхийн халуун ус төлөвлөгөөт бус байдлаар тасарсан хэвээрээ байна. Өнөө маргаашдаа засвар шинжилтийн ажлыг дуусгаж холболтыг хийн гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Чдэг ер нь бол ингээд залгаад эхэллээд явж байна. Дистралтаа бас залгаж байгаа. Дулааны шугам сүлжээний газрын ус дулаанаа эрчим хүчээр хангах үйл ажиллагаа нь бол яг цахилгаан эрчим хүчийг шууд айлын гэрт очих боломжгүй байдаг. Энэ маань ямар нэгэн дулаан дамжуулах төвөөр дамжиж эргэлтийн горимд тогтоод тэгээ хэрэглэгчийн гүйтэн усыг халаагаад халсан ус маань хэрэглэгчийн одоо карат руу гоожих юм үйл процессыг шатаратаа явдаг учраас бол хэрэглэгчд одоо та бүхэн маань иргэд та бүхэн маань бас жоохон хүлээцтэй хандаарай.
Дээрх гэмтэл нэг талаараа шугам сүлжээний насжилт болон засвар шинжилэлт хангалтгүй байгаатай холбоотой байна. Тухайлбал хувийн хвшлийн 58 орон сууцны контор бий. Тэд шугам сүлжээний засвар шинжилтээ төлөвлөсөн хугацаанд чанартай хийж гүйцэтгэхгүй байгаа нь гинтийн гэмтэл гарахад нөлөөлсөн байна. Нөгөөтэйгүр Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани 380 км шугам сүлжээнүүд бүхэлдээ 30-аас 50 жилийн насжилттай байна. Харин орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 1400 км шугамын 45% нь насжилт болсон. Тухайн хоёр байгууллагаас шугам сүлжээний төлөвлөгөөт засвар шинжилтийг 9-р сарын 13-ны хүртэл хийж гүйцэтгэх байна. Засвар шинжилэлт хийх байршлуудад 7-оос 14 хоног халуун ус тасран гэлээ. Гэхдээ дахин гэмтийн шугам сүлжээний гэмтэл гарч төлөвлөгөөт бусаар халуун ус тасрахгүй байхыг үгүйсэхгүй гэдгийг холбогдох албатаас хэлж байлаа. Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компани зүгээс эрх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд шугам сүлжээний аюулгүй байдлын туршилтыг хийж байна. Энэ хүрээнд халуун ус тасрах эрсдэлтэй шугам сүлжээ нь зайсангийн баруун тал болон төв цэнгэлдэх орчлон хороолол орчимд өндөр байгааг хэлж байлаа. Одоо урдуур гэх юм бол одоо арпид хороолол гэдээ байж байна. Цаашлаад энэ урд МКБ орчлон хороол туулын өвөө гэсэн энэ орчмын эрхлэгчдийг дөрөв хугацаа. Зайсангийн бас баруун талын хэсэг эрхлэгчтэй. 35% насжилтын хугацаа дууссан гэдэг. Бид нэр 10 хоногийн хугацаанд шугам сүлжээний нэгтгэн шахалтыг хийгээд гэмтлээ шалгаад эргүүлээд гагнуурын ажлыг хийж гүйцэтгэхэд хэвийн ажиллагаанд оруулахад энэ хугацаа нь маш давчин хугацаа байдаг. За энэ хугацаанд 4-5 гэмтлүүдийг засахад бол хангалттай амждаг. За үүнээс илүү гэмтэл гараад байх нь зайлшгүй бас хугацаа сунгах эрсдлүүд бас гардаг. Дулааны шугам сүлжээний засвар шинжилтийг чанартай хийж гүйцэтгэхгүй бол иргэд хизээ мөдгүй халуун усаар тасрах эрсдэл өндөр байна. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хэрэглэгчдээс ирэх гомдол дуудлах сүүлийн өдрүүдэд 2 дахин нэмэгджээ. Иргэдийн зүгээс халуун ус 10-аас 20 хоног тасарсан ч төлбөр бодож авч байгаад бухимдалтай хандаж байна. Харин холбогдох албадын зүгээс халуун ус тасарсан тохиолдолд халуун усны цоргоо нээхгүй байвал төлбөр бодогдохгүй гэдгийг хэлж байлаа. Цагуурийн байгууллагаас энэ зун олон жилийн дунджаас их хурд тундас орно гэдгийг онцгойлон анхааруулж байгаа. Энэ мэдээ нийслэлчүүдийн сэтгэлийг хамгийн ихээр түгшээж байна. За эргэн сануулгад одоогоос 3 жилийн өмнө дарих орчимд буусан үер 4 иргэний амь насыг авч утсан гашуун сурмж бий. За тэгвэл нийслэл хот дахин ийм гамшигтай нүүр тулахгүй тулд үерээс хамгаалах бэлэн байдлаа хэрхэн хангасныг сурвалжллаа. Сүүлийн жилүүдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Улаанбаатар хот үер усны өндөр эрсдэлтэй хэвээр байна. 2023 оны үерээр Сэлб гол дагуух 141 орон сууц үерт авцсан. Гэтэл үерийн далангийн бүтээн байгуулалтын ажил одоо хэрэн дуусаагүй байна. Мөн дарих орчимд буюу Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дэх хорооны айл өрхүүд үерт автаж 4 иргэн амьнасаа алдахын зэрэгцээ иргэд 30 гаруй тэрбум төгрөгийн хохирол амссан. Үүнээс хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн ч хамгийн хүнд үерт автсан 21-р хороонд үерээс хамгаалах бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй гэдгийг иргэд хэлж байна. Наандаж хамгийн ихээр үерийн ус гүйдэг төв зам дагуу ус зайлуулах шугам сүлжээ байхгүй байна гэлээ. Юм хийдгүй штэ. Амар үер болсон штэ энэ чи. Одоо тэгээд дахиад үер болохгүй гэсэн тийм баталгаа байхгүй. Ямар ч янз бүрийн юм даалны шууд янз бүрийн татж байгаа байхгүй. Одоо ингээл бороо орлоо гэхэд ерөөсөө ингээл энэ хэсэг чи ерөөсөө усан далай болчдөг. Хор борооны үе ирж байгаа юм чинь даланга ахиж хүний хүүхдээ ямар ирснээргүй штэ тий. Тэгэхээр далан малангийнхаа ажлыг сайн хийгээсэй л гэж хүсэж байна. Хийж бүтээсэн юм бол харагдахгүй байгаа шүү дээ. За ядчил нэг 70 барьчихсаа л шүү дээ. Усны төвшнгөөс ядчил нэг жоохон дээгүүр 75 байгаасаа л шүү. Эрдэнэт хүний амь насыг авсан гашуун сургамжийг харьяа дүүрэг болон нийслэл үл ойшоож хойш тавьсаар байна. Тухайлбал үерээс хамгаалах бүтээн байгуулалтын ажил нь нийслэлийн захирагчийн ажлын албанд тендерийн сонгон шалгаруулалтын явцдаа байна гэдгийг холбогдох албанаас мэдээллээ. Түүнчлэн энэ жил нийслэлийн хэмжээнд 18 байршилд 70 суваг шуудууны ажил хийгдэж, ажлын явц одоогоор 60%-тай явагдаж байна гэлээ. Нөгөөдөөр хөрсний ус зайлуулах шугам сүлжээ хийхэд иргэд газраа чөлөөлөхгүй байх асуудал тулгамдж байгааг тэд хэллээ. Үерээс урьдчилан сэргийлэлд оролцоод лагерь хязгаарч зөвлөлийг борооны ус зайлуул сүм сүлжээ болон үерийн авалтын барилга лагерь зөвлөгийн ажлуудыг хийж гүйцэтгээд гарсан лаг хязгаарч төлөвлөсөн зөвлөлт ажлууд хийгдэж явж байгаа. Мөн хоёр байршилтай шараа дуулгын Сэлб хормын хот хоёр дахь хүсний ус зайлуул сүм хүсэлт ажлыг хийж гүйцэтгээд хоёулаа явж байгаа. 50% хүсэлтээс ороо явж байна.
Нийслэлийн хэмжээнд 245 км ус зайлуулах шугам, 160 км үерийн хамгаалтын далан байна. Тэдгээр нь 50 гаруй жилийн насжилттай учраас үерийн эрсдэл өндөр байна. Нөгөө тэгүр туул гол болон дунд голыг дагсан үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2000 орчим үрх байна. Эдгээр үрхүүдэд холбогдох албадаас нүүх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна гэлээ. Иргэд голын айс сав газар болон үерийн эрсдэлтэй бүсээс 50 метрийн зайд буух шаардлагатай байгааг холбогдох албанаас сануулж байлаа. Татвар буруулалтай холбоотой хуулиудыг баталснаар эх онд эдийн засаг тэг 1.3%-аар өснө гэж тооцжээ. Эх сарын 1-ээс эхлэн явган хүний замаар сурван скутерээр зорчихыг хориглолоо. Баруун аймагуудад шинэ хэв шинжийн шүлхий бүртгэгдснээс үүдэн зарим аймагуд наадмаа цуцалж эхэлжээ. Хөтөлбөр үргэлжилж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлнэ. За эх оноос эхлэн иргэд 792 мянга хүртэлх цалингийн орлогоос татвар төлөхгүй, харин 2 сая хүртэлх цалингийн орлогоос 1% татвар төлнө. Энэ бол засгийн газрын өргөн мэдүүлсэн татврын багц хууль болон ардчилсан намын гишүүдийн санаачилсан хувь хүний орлогын албан татварыг 1% болгох хуулийн төслүүдийг нэгтгэж завуулмаар улсын хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн гаргасан санал юм. Хэрвээ яг энэ ажлын хэсгээс гаргасан саналын дагуу хууль батлагдвал иргэдийн цалингаас суудгаж байгаа 1.8 их найз төгрөг халаасанд нь үлдэх юм а. Ардчилсан намынхан хувь хүний орлогын албан татварыг бүхэлд нь 1% болгох гэж зөвтгүүлсэн. За гэвч эцэстээ эрх баригч намын тавьсан саналын дагуу зөвхөн 2 сая хүртэлх цалингийн орлогоос л 1% татвар суудгадаг байх хувилбар дээр тохирсон байна. За ингэснээр ардчилсан намынхны анх санаачилсан хууль хамрах хүрээний хувьд хумигдж, иргэдэд очих татварын хөнгөлөлтөж багасгаар байгаа юм. За энэ бол татвар бууруулах асуудал дээр Монгол ардын нам, ардчилсан нам хоёр дундаа уулзаж байгаа огтлолцлын цэг гэж хэлж болно. За гэсэн ч Монгол ардын нам дотор 2 сая хүртэлх цалингийн орлого дээрч 1% татвар төлөхийн хувилбарыг эсэргүүцэж байгаа гишүүд ч цөөнгөө гарч ирлээ. Таталсан татварыг бол дэмжиж байгаа. За яг шууд 1% бүгдийн татвартай болгоё гэд ингээ аваад үзэхээр дэлхийд дээр 4-5 орн байдаг. Арабын орнууд л байдаг. Тэгэхээр манай улс энэ татварыг яах гэж байдаг юм бэ? Татвар бол орлогыг дахин хуваарлах гол одоо төрийн зохицуулт. Тийм учраас энэ үндсэн концепцийг алдагдуулахгүй байх ёстой. 1 гэдэг тооны артлын судалгаа асуумар. Яагаад 1.1 биш юм? 2 биш юм? 0.5 биш юм? Ямар ч судалгаа байхгүй. Тэрийн хуулийг болохоор одоо өргөн барьсан гишүүдээс уучлалт хүсэж байгаад нэг зүйлийг хэлье. Батлагдвал өргөн барьсан гишүүдэд сайн. Батлагдахгүй бол бүр сайн гэдэг л хуулийн төсөл гэж харж байгаа. Илүү их цалин авж байгаа хүмүүс юу нь яагаад илүү их цалин авж байгааг бодож үзсэн үү? Маш их хөдөлмөрлөж байгаа. Хуруу хумсаа хуйглан байж шүн дөлөөр хүртэл ажиллаж байгаа. Эсвэл илүү их боловсрол эзэмшсэн байгаа. Магадгүй боловсрол эзэмшихдээ маш их мөнгө төлбөр төлсөн байгаа. Тэгээд дээрэс нь ачаал нь одоо бага цалин авж байгаа хүмүүсээс илүү их учраас илүү цалин авж байгаа шүү. Тэднийг л ерөөсөө ингээ үсэхгүй. Тэр нөхдүүдээс цалингаас нь авч нөгөө бага орлоготой иргэдэд өгсөөл гэдэг нэг ийм л одоо үзэл баримталтай манай Монгол ардын нам. Ийхүү хувь хүний орлогын албан татвар дээр тэг болон 1 гэсэн 2 шатлалыг шинээр нэмбэл цаашид манай улс тэг 1, 10, 15, 20 гэсэн 5 шатлалтай болохоор байгаа юм а. За энэ эрх баригч намын прогрессив татварын бодлогод нийцэж байгаа учраас Монгол ардын намынхан дэмжих хандлагатай. За харин нөгөө талд хувь хүнээс гадна аж ахуй нэгжүүдийн татварын ачааллыг бууруулах асуудалд дөрвтэй шинжилэл орж ирээгүйг зарим гишүүд шүүмжиллээ. Том группүүд нь болохоор өөрсөндөө зориулсан хуулийг батлаад тэнийг нөөт мөвдүүлсэн чөлөөлөгдөд явчаад байгаа. Эсвэл бүр бичлүүдийг нь болохоор бид нар за энэ бичил жижиг компаниуд дэмжингээд бас хуулийн дэмжлэг гаргаад өгч байна. Дунд нь хохирж байгаанууд нь болохоор ямар ч улс төрийн нөлөөллөгүүд дундаж компаниуд нь эмчижин ямар нэгэн хуулийн дэмжлэг хуулийн цорхоогүй учраас тэр хүмүүсүүд нь нугслуулад үлдчихэж байгаа. Тийм учраас бид нар ер нь нөөтийн бодлогыг яаж шудраг болгох юм бэ? Одоо аж ахуй нэгжийн орлогын амт бол 10, тэгээд дараагийн шатлал нь 25 байсан байхгүй. Тэгээд хэтэрхийн өндөр ийм гаптай байхаар эргээгээд нөгөө компаниудаа задлах асуудлууд их гардаг. За дундуур нь 15% шатлал оруулаад ирэхээр
энэ задлах процесс бол багаснаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл энэ яг тэр дундаж уулан за аж ахуй нэгжүүдийн ашигын хэмжээ 6 тэрбум давангууд шууд 25% болж ирсэн байхгүй. А дундуур нь 15% шатал ороод ирэхээр цаашдаа бол задрах процесс бол багаснаа гэсэн. А таны тэр нөттэй холбоотой таны санаа зовж байгаа асуу би бол 100% дэмжиж байгаа. Засгийн газрын боловсруулсан татврын багц хуульд аж ахуй нэгжүүдийн нөөц төлөх босгыг 400 сая болгон нэмэгдүүлэхээр тусгасан. Хэрэв энэ хууль батлагдвал 23 мянга гаруй бичил бизнес эрхлэгчид татвараас чөлөөлөгдөхөөр байгааг хэлж яллаа. За энэ мэтчлэн парламентаар одоо хэлэлцүүлэгдэж байгаа татвар бууруулах хуулиуд батлагдвал эх онд эдийн засаг 1.3%-аар өснө гэж тооцсон байна. Баруун аймагуудад мал амтны гоц халдварт саатник хэм шинжийн шүлхээ өвчин дэгдэж нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Баян Үлгээ болон Ховд аймагууд өнөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа юм. За мөн Говьалтай аймагт сэжигтэй тохиолдолд бүртгэгдсэн хэдий ч хараахан батлагдаагүй байгаа юм байна. Харин хөрш зэрэгэлдээ Увс аймгийн тухайд халдвар дотогш нэвтрхээс урьдчилан сэргийлж ирэх 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл наадам болон олон нийтийг хамарсан бүх төрлийн арга хэмжээг албан ёсоор хориглолоо. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар Оросын албаны улсаас захиалсан вакцины эртэл бараг бүтэн сарын хугацаа байгаа тул 20 цэрийн дэглэмийг сайтар баримтлах шаардлагатай гэж байгаа юм а. Баруун хязгаарт малын гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдал нэлээд анхаарал татаж эхэллээ. За энэ удаагийн шүлхийн шин буюу саатник хэвшлийнх учир хурдан тархах эрсдэлтэй. За хамгийн сүүлийн мэдээллээр халдварын голомтод байгаа 1000 гаруй малыг устгалд оруулжээ. Тодорхойлбол Баян Үлгийн аймагт 700 орчим, Ховд аймагт 300 гаруй малыг яаралтай устгал оруулсан байна. Албаныхны зүгээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа хэдий ч иргэдийн дунд вакцинжуулалт хизээ эхлэх вэ гэсэн хүлээлт байна. За их сурвалжуудын мэдээлж байгаагаар Оросын албаны улсаас захиалсан вакцин эх сарын 10-ны орчим ирнэ гэлээ. Эхний ээлжинд 7 сая тонн вакцины хөрвүүлсэн байна. Ямар ч байсан одоо энэ 6 сард багтагаа 7 сараас өмнө сая 500 тонн хөрвүүлсэн байна. Тэгээд тэр ирэх хүртэл бас хэцүү байна. Вакцин чинь ус дэмжиг дор авчих биш. Саат нэг хэлбэрийн вакциныг Оросоос бас очроор улсад авд юм байна. Бус улс орнууд. За манайх бас ингээд тэнд захиалга өгсөн. Тэд нэр ажиллах хүртэл хятад улстай бас ярьж байгаа. Зарим аймгийн дарганаар 8 сарын 1 хүртэл хил өрөө тогтоосон байна лээ. Тэгээ энэ шүлхий өвчин гарна гэдэг бол монголчуудын хувьд мах экспортлох энэ боломж хаагдж байгаа бас юм харамсалтай мэдээ. Тэгээ магадгүй энийг яг хаанаас яаж гарав, яг ямар зорилгоор гэх зэрэгээр энийг бас энэ хууль хүчний байгууллагууд сайн шалгах хэрэгтэй. Хоёрдугаарт гэхдээ хэрвээ одоо ингээд энэ олон ард иргэдийн амьдралд зэргээр нөлөөлөд олон одоо малыг устгах бол энийг заавал нөхөө олгорыг олох хэрэгтэй. Энэ бол төрийн үүрэг. Баруун аймагуудад шүлхий гарснаас үүдэн махны нийлүүлэлт буурч, за улмаар махны экспортч зогсох эрсдэл тулж ирээд байгаа учраас за 20 цэрийн дэглэмээс сайтар баримталж голомтыг тархахгүй байхыг анхаарууллаа. Ирэх сарын 1-ээс эхлээд та явган хүний замаар Сурон скутертэй давхивал хууль зөрчсөнд тооцогдно. За ийм агуулга бүхий хуулийг өнөөдөр улсын хурал эцэслэн баталлаа. Тодорхойлбол Сурон скутер унаж байгаа хүн дугуйн замаар зорчхоор хуульчилжээ. Хэрвээ тухайн хэсэгт дугуйн зам байхгүй бол автозамын 1-р эгнээний хөвөөгөөр зорчих юм байна. Дугуйн зам байхгүй хэсэгт скутер сураанаа өөр хаагур унаж явах юм бэ гэх шүүмжлэл тасардаггүй. За тэгвэл нийслэл эх оноос эхлэн 120 гаруй километр дугуйн зам барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн тухай за шинэ хотын дарга хууль санаачлагчдтай уулзах үеэрээ мэдэгджээ. За нөгөө төгөөр насанд хүрээгүй хэрнээ Сурон скутер унах за эсвэл явган хүний замаар зорчсон тохиолдолд тухайн хүмүүст хэрхэн хяналт тавьж яаж хариуцлага тооцох вэ гэдг нь бүрхэг байгаа нь нууц ш. За учир нь автомашинтай адил Сурон скутерүүдэд улсын дугаар гэж байхгүй. За тэгвэл GPS-ээр дамжуулан хяналт тавих боломжтой гэж хууль санаачлагчид тайлбарлаж байна. Дотроо GPS-тэй байгаа тийм байршил мэдрэгчтэй явах одоо зурвсаасаа халиад нэлээд далигаад явах юм бол одоо автоматар түгжигдэх боломжтой байгаа. Тэрийг нэн тэргуунд аж ахуйн нэгжүүд маань нийслэлтэй хэлцээд хэрэгжүүлээсэй гэж бодож байна. За хоёрдугаарт бүртгэл болон техникийн үйлчлэгийг үүрэг болгож байгаа учраас бүртгэлд хамрагдсан одоо мотопедүүд маань QR код шийд юм уу тийм зүйлүүдээр боломжтой хялбар шийдлээ нийслэл болон тээврийн цагдаагийн алба дээрээс нь нэмээд аж ахуйн нэгжүүд маань хамтраад хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Бичил цахилгаан тээврийн хэрэгслийг нийлүүлж байгаа байгууллага өөрөө ямар нэгэн заавал бизнесийн ашиг орлого нэмэгдүүлэхийн зэрэгцээгээр
одоо үйл ажиллагааны өөрсдийнх нь хариуцлага гэж юм заавал байх ёстой. Тийм учраас энэ хуульд заавал энэ сураа скутер мопед бол бүртгэлтэй байлгана. Бүртгэлжүүлнэ. Нөгөө мопед мотоцикл дугаар авдаг шиг тийм ээ. Тэр нь бол заавал тэгж хүндрэл учруулад очоод энэ тэнд ингээд очрлоо зогсоод ингээд удаад ах ямар шаардлагагүй онлайн цахим хэлбэрээр хүртэл авчих хэрэгтэй. Тэгээд мөн техникийн үзлэгт заавал одоо оролцуулна. Шинэ батлагдсан хуулиар 18-наас хүрээгүй хүүхэд суран болон скутер унаж замын хөдөлгөөнд оролцвол эцэг эхийг нь 200 мянган төгрөгөөр торгохоор хуульчилж өгчээ. Мөн суран скутер унахын тулд заавал тусгайлсан сургалтад хамрагдсан байх шаардлагыг ч энэ хуулиар тавьж байгаа гэлээ. За ингэж яаж суран скутертэй холбоотой осол гэмтэл буурна гэж хууль санаачлагчид тайлбарлаж байлаа. Тэнгэрлэгцийн 7 мэдээллийн хөтөлбөр Төв студиэс танд шууд хүрч байна. Атопийн дерматит буюу олон нийтэд диатез гэж нэрлэгддэг арсны өрөвсөлт өвчин бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа юм а. Нийт өвчлөгсдийн 60% нь 1 хүртэлх наснда, 30% нь 1-ээс 5 наснда анх өвчлөдөг тул архагших эрсдэл өндөр байдгаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаа юм. За сүүлийн жилүүдэд няраа үеэс эхлэн илрэх тохиолдол нэмэгдэж арьс салстын хураашилттай холбоотой өвчлөлүүдийн нэг болж байгааг онцолж байна. Арсны өвчин судлалын үндэсний төвийн мэдээлэлээр диатезийн оншоор үзүүлэх хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд тогтмол өсжээ. Тухайлбал 2021 онд 538 хүүхэд энэ шалтгаанаар үзүүлж байсан бол 2025 онд 7004 болж нэмэгдсэн байна. Тэгэхээр ер нь бол хөгжиж буй улсуудад ер нь тохиолдлын тоо ер нь их байдаг ийм өвчин байгаа. За тэгээд ер нь бол аав ээжийн хэн нэг нь арсны өвчнөд эсвэл одоо харшлын өвчнөд астмтай ийм тохиолдолд хүүхдүүд төрж байгаа хүүхдүүдийн 30-аас 40% нь бол ер нь атопийн дерматитаар өвддөг гэж үздэг. Тэгэхээр яг атопийн дерматитыг манайхан чихрийн харшил гэж нэрлэдэг гэдэг шүү дээ. Чихрийн харшил, диатезтэй, манай хүүхд чихрийн харшилтай гэдэг. Гэтэл энэ өвчин бол яг зөвхөн чихрээс шалтгаалдаг өвчин биш. Яг үндэс суурь нь бол энэ арсны чийг хадгалдаг ийм бодисыг төрөлхөөсөө бага хэмжээтэй ялгаруулдаг ийм хүмүүс байхгүй. Тэгээд одоо арс нь одоо энгийнээр чигээ барьж чаддгүй гэсэн. Диатезийг зөвхөн чихэр амттны хит хэрэглээтэй холбоон ойлгох нь өөрөөс хөл юм а. Учир нь удамшил, орчны нөхцөл, агаарын бохирдол, амьдралын хэв маяг, хоол хүнс зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна. Тэгэхээр нөгөө цитрусийн төрлийн одоо хүчлэлэг жимснүүд диатезийг бол яг өдөөж бүр ингээд нөгөө нэг юм илүү задалдаг. Ер нь бол жүрж одоо апельсин, мандарин эдрийг бол ер нь харшилтай хүмүүс ч гэсэн ер нь хордог штэ. Тэгээд дээр ингээс нь одоо яг тэрийг бол ерөөсө энийг төгс муу жимс энийг ерөөсө идэж болохгүй гэсэн юм байхгүй. Энийг төгс сайн энийг л идэх гэсэн юм ерөөсө байдаггүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар сүүлийн 30 жилд дэлхийд даяар харшлын гаралтай арс эмзэгшил буюу диатезийн тохиолдол 2-оос 3 дахин нэмэгдсэн байна. Харшлын урдал нөхцөл буюу диатез илэрсэн хүүхдүүдийн хувьд 70-аас 80 орчим нь гэр бүлийн удамшлын хамааралтай байдаг бол үлдсэн хувь нь орчны бохир, амьдралын хэв маягаас үүдэлтэй байна. Дэлхийд дахинд 5 хүртэлх насны 5 хүүхд тутмын нэгд илрэх болсон энэхүү өвчлөл манай улсад ялангуяа агаарын бохирд, хуур амьсгалтай Улаанбаатар хотод жилээс жилд тасралтгүй өсөх хандлагатай байна. Шүдний эмчүүд хандаж байгаа 10 хүүхдийн 8 нь шүдний гажигтай байна. Энэ нь шүдээ дутуу угаах, буруу угаах, хатуу хоол хүнс идэхгүй байх, шүлсээ залгихдаа хилээ тагнааруугаа түлхэж залгих зэрэг буруу дадал зуршлууд гол шалтгаан болж байгаа юм байна. За тиймээс эрт үед нь илрүүлж эмчилгээ хийснээр хожим үеийн хүндрэлээс сэргийлэх боломжтой ч сүүлийн үед аппаратыг зөвхөн гангараа гоёлын зарилгаар зүүх хандлага нэмэгдэж байгаа нь шүдний эрүүл мэндэд сүргээр нөлөөлж байна гэж эмч анхааруулж байна.
Ангаахын шийдлэг ухааны үндэсний их сургуулийн нүүр ам судлалын төвд энэ сардал гэхэд 185 хүн шүдний гажигдслын үзэгт хамрагджээ. Үүнээс 80% нь хүүхдүүд байгааг хэллээ. Мэргэжилтнүүдийн хэлснээр хүүхдүүдийн шүдний гажиг эрт үедээ илэрч эмчилгээ хийх хандлага нэмэгдэж байгаа ч урьдчилан сэргийлэх дадал сул хэвээр байгаа нь шүдний гажигтай хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа гол шалтгаан гэж үзэж байна. Шүд цаарах өвчний улмаас ер нь бол одоо цогцны хэмжээний буюу хат үед их хэмжээний алдагдал үүсдэг. Тэгэнгүүт хүүхэд одоо хоолт ижилээ идэх байдал нь ч юм уу буурснаас үүдэлтэй. Яг нөгөө зажлах үйл ажиллагаанд буурснаас үүдэлтэй 90 оншорын өсөлт хязгаарлагдаад ер нь л одоо хоншорын дутуу өвчлөлтэй ч юм уу, эрүүний дутуу өвчлөлтэй ч юм уу тийм тохиолдлууд их ирдэг. Одоо буруу зуршлууд байна. Үүнд нь болохоор ер нь бол ихвчлэн буруу залгилтууд байдаг. Шүдрүүгээ түлхэж залгих ч юм уу тийм одоо зуршлын үднээс тийм орсгой гажиг үүсэх ч юм уу одоо тийм шүд хооронд зай үүсэх тийм гажигуд ер нь л үүсдэг. Дэлхийн дунджаар шүд эрүүн нүрийн гажиг 62-аас 78% тархалттай байдаг бол манай улсад энэ тоог хэдийнэ дэлхийн дунджаас давж 84% таа байгаа нь анхаарах ёстой асуудлуудын нэг болж байгааг харж болохоор байна. Тэмдэглээс доллар мэдээллийн хөтөлбөр өргөжлөж байна. Азийн аялал жуулчлалын салбарын томоохон арга хэмжээ болох Азийн аялал жуулчлалын форум 2026 энэ сарын 11-ээс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа юм. За манай улсын аялал жуулчлалын салбар сүүлийн 4-5 жилд бүс нутагта хамгийн өндөр буюу 7% өсөлт үзүүлж өнгөрсөн онд 850 гаруй мянган жуулчин хүлээн авч 1.5 тэрбум Америк долларын орлого олжээ. Сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлсэн энэ цаг үед салбарын хөгжлийг сааруулж байгаа улирлын хамаарал, агаарын тээврийн хүртээмж зэрэг асуудалд онцгой анхаарах шаардлагатай байгааг олон улсын мэргэжилтүүнд онцолж байгаа юм а. Форумын хүрээнд доктортой аялал жуулчлал, хиймэл аюун, дижитал шилжилт, хөдөө орон нутаг болон байгалийн аялал жуулчлал зэрэг өргөн өрөөний сэдвүүдээр хилэлцүүлэг өрнөж байна. 3 өдөр үргэлжлэх энэхүү форум нь Монгол улсын аялал жуулчлалын салбарын хөгжлийг шин шатнд гаргах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ажил бүгдтэй гэж мэргэжлүүд үзэж байна. Мөн аялал жуулчлалын салбарт тулгамжиж буйны гол асуудал нь агаарын тээвэр. Монгол улсын хувьд зөвхөн нийслэлд бус аймаг орон нутгуудаар нисэх онгоцны бодлын сүлжээг өргөжүүлэх агаарын хөлгийн тоог 2-3 дахин нэмэгдүүлснээр нийслэлийн давтамж өсөж жуулчлалыг эрх нөхцөл сайжирна гэж салбарын мэргэжлүүд үзэж байна. Үн цэнтэй зүйлийг л санал болгох ёстой. Тэгээ Монголд байгаа аялал жуулчлалын бүтээгдэхүүний хамгийн чухал үн цэн нь бол манай ийм давтагдшгүй нүүдэлчдийн соёл. Хэдийгээр одоо хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн ч гэсэн энийг 100 жил, мянган жил нүүдэлчид амьдарч ирсэн тэр хэв маяг үндсэн одоо мөн чанар нь бол хадгалагдаж үлдсэн. Тэгээ энийг бид нар одоо аялал жуулчлалынхаа бас нэг гол бүтээгдэхүүн болгодог. Байгалийн тогтоц тэгээд онгон төрхөө алдаагүй байгаль бол манай бас давуу тал. I think Mongolia is a very unique country. Монгол улс бол маш их онцлогтой, баялаг түүхтэй орн. Түүнээс гадна дэлхийд хамгийн өвөрмөц амьдралын хэв маяг болох нүүдлийн соёлын иргэншил Монголд хадгалагдсан үлдсэн байдаг. Соёлын талаас нь авч үзвэл Монгол улс жуулчдыг татах асар их боломжтой орн юм. Мэдээж хэрэг аялал жуулчлалын хөгжлийг цаашид эрчимжүүлэхэд зарим нэг хязгаарлалт байгаа нь ажиглагддаг. Энэ нь улирлаас хэд хамааралтай байдал юм. Монгол улсын хувьд зуны улирлын үргэлжлэх хугацаа богинохон. Гэхдээ эдгээр тулгамдсан асуудлыг бүтээлч шинэлэг арга барилаар шийдвэрлэх гарцыг олох бүрэн боломжтой гэж би хардаг. Энэхүү Азийн аялал жуулчлалын форум нь 1993 оноос хойш Аз, Европын 12 улсад 14 удаа зохион байгуулагдсан, харин манай улсад анх удаа зохион байгуулагдаж байна. Нүүдлийн соёл иргэншлийн голомт нутаг Монгол улсад байрлах дэлхийн хамгийн том нүүдлийн соёлын музей болох Чингис хаан үндэсний музейд Европ, Азийн 20 гаруй орны 50 музейн удирдлагууд анх удаа чуулгах гэж байна.
Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөхийн ивэлдээр зохион байгуулагдах Евразийн музейн олон улсын ахт орчуулган энэ сарын 15-наас 20-ны өдрүүдэд Евразийн их солилцоо ирээдүйн боломж хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд болж олон зуун жилийн түүхтэй дэлхийн тэргүүлэх музейнуудын туршлага мэдлэгийг хуваалцахаас гадна Монгол Улсын Евразийн музейн хамтын ажиллагааны тогтмол уулзалтын төв болох эхлэлийг тавих юм а. Зөвхөн Чингис хааны музейд одоо энэ үйл ажиллагаа маань явах төдий биш, бусад Монголын зарим нэгэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа музейнүүдэд зочлож үйл ажиллагаатай танилцж түүний сан хүмүүрхтэй нь бас илүү танилцахын боломжийг бид нар бүрдүүлж өгч байгаа. За ковидын өмнө буюу 2015-аас 20 онд Монгол улсад нийтдээ 36 музей үйл ажиллагаа явуулж ирсэн. За өнөөдрийн байдлаар бол энэ музейн тоо нэмэгдэж 40 орчим болоод байна. За эдгээр музей 2020 оны байдлаар нийтдээ 18-аас 20 мянган метр квадрат талбайд үйл ажиллагаа явуулдаг байсан бол өнөөдрийн байдлаар 48 мянган метр квадрат болж өссөн байна. Өөрөөр хэлбэл нэг дахин илүү нэмэгдсэн. Энэ маань бол музейн үйлчилгээний чанар хүртээмж за сэтгэл ханамжийг бол нэлээд сайжруулж байгаа үр дүн гэж хэлж болох юм. Нэг урья дэвшүүлсэн. Тэр урья бол хуваагдмал ертөнцийг музей нэгтгэх нь гэж. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн өнөөдөр олон үл ойлголцол, зөрчил, янз бүрийн зүйлүүд байна. А үүнийг бол музейн үйл ажиллагаа даван туулж чадна гэсэн ийм санаатай. Тэгэхээр хүн төрөлхтөн сайн сайхан эв нэгдэл, ойлголцол гэсэн зүйлийг авчрах чиглэл бол музей юм а гэж. Зарчим дуртахад манай улсын музейн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Тухайлбал 2021 онд музейн тухай бие даасан хууль хэрэгжиж эхэлснээр салбарын эрх зүйн орчин бэхжиж төрөөс үзүүлсэн бодлогын дэмжлэгийн үр дүнд үзэгчдийн та 2020 онд 689 мянган орчим байсан бол өнөөдөр 1.8 саяд хүрч өсжээ. Бразилийн Амазоны ширэнгэн ойг хамгаалах уугуул иргэдийн эрхийн төлөө тэмцэж ирсэн өдгөө 94 настай ахлах удирдагч Рауни Митүктирэгийн түүхэн үйл хэргийг түүний залгамжлагч 75 настай Мегарон үргэлжлүүлэн авч явах албан ёсоор мэдээлээ. Хэдэн 10 жилийн турш усан цахилгаан станц, хууль бус алт олборлагчдын эсрэг тууштай тэмцэж ирсэн тэрээр эх 10 дугаар сард болох Бразилийн сонгуулийн өмнө улс төрийн шинэ тэмцэлд бэлтгэж байна. Энэ нь уугуул иргэдийн газар нутгийг хуулиар булаах гэж байгаа Конгрессийн эсрэг тэмцэл юм. Миний аав авгах Раногийн төрсөн ах биш. Тийм учраас манай соёлд авгах Рано маань миний хоёр дахь аав гэсэн үг. Би залуу байхасаа уугуул иргэдийн үндэсний санд ажиллаж эхэлсэн үеэс л авгахынхаа ширэнгэн ойг хамгаалах гол мөрнийг бохирдуулахгүй байх уугуул иргэдийн соёл, зан заншил, хэлийг хадгалж үлдэхийн төлөөх тэмцлийг дагаж ирсэн. Бидний эрхийн төлөө тэмцэх нь миний авгахын тэмцэл байсан. Би түүний энэхүү тэмцлийг үргэлжлүүлэх болно. Бид цагаан эрснүүдийн ертөнцид нэвтрэх нь манай соёл тийм ч сайн зүйл биш. Аюултай зүйл. Энэ бол биднийх биш, бидний зан заншил биш. Тиймээс миний ахын тэмцэл бол соёл, зан заншил тэр чигээр нь хадгалж үлдэхэд оршдог. Та тэдний ертөнцөөс суралцж болно. Гэхдээ уугуул иргэн гэдгээ хизээч мартаж болохгүй. Яг одоо бид эрх сонгуулиар Конгресст уугуул иргэдийн төлөөллийг сонгож бидний эсрэг зогсож байгаа хүмүүстэй тэмцэх тухай дотроо ярилцж байна. Конгресст уугуул иргэдийн төлөөлөл олон байх тусмаа бидэнд сайн. Учир нь тэд биднийг хамгаалах болно. Бидний эсрэг байгаа хүмүүс хууль зохиож батлахыг хүсэж байна. Тэд биднийг зэвсгээр устгаж чадахгүй учраас хууль ашиглан биднийг мүлжиж соёл уламжлалыг маань устгахыг оролдож байна. Энэ бол Конгресс цугаа уугуул иргэдийн газар нутгийг зааглалан баталгаажуулахын эсрэг байдаг хүмүүсээс бидэнд ирж буй гол занал хил юм. Бидэнд байгаа хамгийн том баялаг бол ердөө л энэ ан амьтантай ширэнгэн ой, загас ихтэй гол мөрөн хүнсээ тариалдаг энэ газар шороо маань. Амазоны ширэнгэн ойн гүнд орших Пиканы тосгонд амьдардаг Кайпо омгийн удирдагч Мегарон
Өдгөө дэлхийн хэмжээнд танигдсан өөрийн багш авгаах болох ахлах удирдагч Раунигийн үлдээсэн агуу үеийг залгамжлан авахар зориг шулууджээ. Удирдагч Рауни сүүлийн жилүүдэд уушгины хадгалгааны улмаас эрчим дэмжлэгэнд орж байгаад гэртээ буцжээ. Тэрээр 1980-ад оноос хойш дэлхийн нөлөө бүхий улс орнуудын удирдагчтай мөн Ромын паптай хамтран Амазоныг аврах хөдөлгөөнийг өрнүүлж ирсэн уугуул иргэдийн бослогын амьд бэлэг тэмдэглэлээ. Зүүн өмнөд Азийн хамгийн энэхүү амтай улсуудын нэг болох Индонез Годзилла хэмээн нэрлэгдсэн Эл Ниногийн урт хугацааны эрс-дэс хувь ашиглалтын үе шат руу албан ёсоор шилжлээ. Сая хүний үндсэн хүнс болох цагаан будааны гол үлгий баруун Ява мужийн тариалангийн талбайнуудад анцав үүсэж ундрах гол горхин ширгэж байна. Бид эндхийн байгалийн нөхцөл байдал хэдийнэ дассан. Хуурай улирал эхэлж услагааны суугаас хангалттай ус ирэхгүй байсан ч бид тариалт хийж ургацаа авах л ёстой. Тийм учраас бид ходог өрөмдөж байна. Үүнийг шийдэх ганц арга бол гүний усны ноцоос ашиглаж услагааны сууг руу нэмэлтээр ус шахах явдал юм а. Хамгийн гол асуудал бол үйл ажиллагааны зардал. Бидэнд ноцоос улан шатхуун хэрэгтэй болж дээрээс нь маш их илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Ус дутагдахаар талбайд зэрлэг өвс маш их ургадаг. Хэрэв эртнээс зэрлэг өвсийг зөв цэвэрлэхгүй бол дараа нь том асуудал үүснэ. Өвс томорч ургах тусам будааны шин дэжлийг булаацалдаж эцэст нь будаа маань үхэж өргөдөг тул зардал улмал өсдөг. Бид ус хүрэлцэхгүй байх вэ гэхээс айж байгаа учраас 3 дахь ээлжийн тариалалтыг хийж зүрхлэхгүй байна. Халуун дэндүү өндөр байна. Тариаланчид ургацаа хурааж авч чадахгүй байх вэ гэж маш их санаа зовж байна. Гүний ус ашиглахыг хичээсэн ч усны урсгал хэтэрхий хол байгаа. Нас ус болон дизель хөдөлгүүрийн хүчин чадал усыг ийм хол зайд шахаж хүргэж дийлэхгүй байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар тус улсын цагаан будааны үйлдвэрлэл дотоодын хэрэглээгээ давж чадсангүй. Үүний улмаас анх удаа 2000 гаруй тонны ургацын алдагдал хүлээгээд байна. Амьдрахын тулд зардлаа өсгөн гүний худаг ухаж байгаа тариаланчид хүндхэн байдалд ороод байгаа юм а. Өмнө нь алтан шаргал ногоон өнгөөр туяаран халиурдаг байсан цагаан будааны талбайнууд өнөөдөр ийхүү тодорхойгүй ирээдүйтэй нүр туллаа. Энэхүү Годзилла Эл Нино гэж нэрлэгдээд байгаа байгалийн үзэгдлийн эсрэг Палеманан дүүрэгт манай талбайн ажилчид өдөр бүр фермерүүд дээр очиж зааварчилгаа өгч байгаад баяртай байна. Тариалалт эсвэл үр бэлтгэлээсээ хоцорч байгаа бүсүүдэд бид тариаланчидтай шууд уулзаж байна. Хэрэв нөхцөл байдал боломжийн ус байгаа бол бид тэднийг тариалалтаа маш хурдан эрчимжүүлэхийг уриалж байна. Эл Ниногийн хуурай улирлаас болж итгэл найдвараа алдаж болохгүй. Бид газар тариалангаар амьдардаг. Тийм учраас дасан зохицохоос өөр аргагүй. Хуурай улирал цагаан мудаа тарихаа зогсоож бууж өгч болохгүй. Жилийн эхнээс эцэс хүртэл тариалан эрхлэн гэдэг бол дасан зохицож шийдэл хайхын нэр юм. Бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Индонез улсын хувьд ургацын тогтвортой байдал цаг агаараас шууд хамаардаг. Гэвч цаг уурын эрс-дэс өөрчлөлтөөс шалтгаалan тариаланчдын олон жил мөрдөж ирсэн уламжлалт хэмнэл тариалалтын мөчлөг бүрэн алдагдаж эхэлсэн юм. Хэд хувь ашиглалтыг авчирдаг Эл Нино Годзилла үзэгдэл ундны болон усалгааны гүн хомсдол үүсгэж будаа тариалтыг хамгийн эгцэгтэй үед нь гацаагаад байна. Тэнгэрлээс оройн 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.